За яцхан өнөөдрийн 2 дахь бичлэг. За тэгэхээр хэдүүл сая launch pool дээр ороод launch pool-ийн видео хийсэн бол за одоогийнх нь hodler airdrop гэдэг видео. За энэ ялгаа нь юу вэ гэхээр та launch pool дээр 3 төрлийн liquidity pool буюу за USDC, FDUSD, BNB pool гэж байсан бол за hodler airdrop дээр оролцъё гэвэл та зөвхөн BNB авсан байх шаардлагатай. За саяхан Hedal гэдэг төсөл гараад дууссан. За энэ болохоор Binance-ийн hodler airdrop буюу та бүхэн BNB хадгалснараа ингээд subscription төлөөд замын байдлаар ашиг олох боломжтой. Ийм зүйл байгаа. За Hedal гэдэг төслийн талаар за энэхэд за тэл хамтдаа танилцаад явчаа шүү чинь. За ингээ юу цаан Binance-чуудаа за ингээд за 19 дэх Binance airdrop төслөөр орж байгаа 19 дэх төсөл юм байна. За Hedal protocol буюу за Sui гэдэг блокчейн дээр хэрэгжиж байгаа төсөл юм байлаа. За төслөө 5 сарын 10-наас 5 сарын 13-ны хооронд ингэж явсан байна. За Binance дээр 5 сарын 21-ний 15 цагт лист хийгдсэн байна тийм үү. За энд мэдээж харилцаа нь эхэлчихсэн байна гэсэн. За ямар нэгэн байдлаар та бүхэн Binance hodler airdrop-д ороод энэ төслөөс авч чадсан бол за мэдээж таны хадгалж байгаа та хэрэг хэмжээний BNB хадгалж байгаа вэ? Түүгээд чинь ноогдсон буюу за чинь 10 BNB-д 10 BNB-тэй хүнд тодорхой хэмжээний хайрл өгдөг. За мөн түүнээс доош BNB хадгалдаг мэдээж 10 BNB түүнээс 10 дахин доошогоо маягийн airdrop-ыг за Binance өөртөө calculate хийгээд та бүхний wallet руу өгчдгөө гэсэн үг. За ингээд ерөнхийдөө бол миний 2 дугаар ингээд дарааж үзэж байгаа юм бол та Binance дээр BNB гэсэн токеныг авах юм бол ямарваа нэгэн байдлаар юм олон төслүүд рүү ороод бүрэн боломжтой байх нэ. За энэ төслийн детальтай танилцах юм бол за токены name нь бол Hedal гэдэг баг бүтнээр явдаг юм байна. За supply нь бол юм байна. За max supply name airdrop бол нийтдээ 30 саяыг өгсөн юм байна. Нийт supply-ийнхаа 3%-ийг бол airdrop-оор өгсөн юм байна. За smart chain-ийн хувьд бол BNB smart chain дээр явдаг. За би түрүүн хэлсэн Sui blockchain дээр бол нэлээдгүй стейк хийх маягтай төсөл юм байлаа. За мэдээж listing fee бол байхгүй. За introduction Binance hodler airdrop буюу та бүхэн BNB хадгалснараа энэ төслөд оролцох бүрэн эрхтэй болчихно. Мэдээж орохын тулд та бүхэн яах ёстой вэ гэхээр Binance дээр мэдээж бүртгэлтэй байна. KYC буюу өөрийнхөө аккаунтыг verify хийх ёстой. За түүний дараагаар энэ төслүүд рүү ингээд орох бүрэн боломжтой болчихно гэсэн үг. За төслийн хувьд white paper-ыг хараад үзвэл за introduction явах юм бол тий. За энэ төсөл рүү орсноос ямарсан Sui token-ыг бол та бүхэн Hedal-аар дамжуулаад ерөөсөө нэг коноп дараад л stake хийх боломжтой юм байна. За түүнийгээ тэгээ DeFi дээр ашиглаж болно гэж. Тэгэхээр энэ бас адилхан юу төстэй шүү дээ. Хэдүүлээ BNB аваад шинэ hodler airdrop-оор буюу ингээд мөнгөөрөө мөнгө олж байгаа бол дахиад Hedal төстэй та бүхэн Sui гэдэг токеныг авч stake хийснээрээ HA-Sui гэдэг токен авах юм байна. За түүгээрээ та бүхэн дамжуулаад DeFi дээр generate хийгээд DeFi дээрээ дахиад бас нэг юм орлого олох бүрэн боломжтой юм байна. Тэгэхээр одоо энэ шинэ төслийн маань санаа нь stake хийгээд дахиад шинэ coin аваад тэр coin-оо дахиж ингэж цаашаа ингэж өргөжлүүлж аваад түүгээр ашиг олох боломжтой гэдэг концепцийг бол гаргаж ирж байгаа юм байна. Тэгэхээр мэдээж Sui blockchain дээр суурилсан учраас энэ токений бас энэ токенийг биш юмаа гэхэд бас мэдээж цаад дэмжиж байгаа зүйл нь юу гэхээр Sui байгаа. Тэгэхээр Sui гэдэг токеныг та бүхэн нэлээд шохоорхож авдаг бол за бас энэ төслийг бас авч болох юм. За энэ төслийг бас шууд авахгүй гэх юм бол бас Sui гэдэг төслийг бас сонирхоод үзүүлэх зүгээр юм байна. Тэгэхээр мэдээж хэдүүлээд энэ дугаар дээр өмнөх дугаар дээр сая ярьсан иймэрхүү шин төслүүдийг бий за маш их хэмжээгээр тарж байгаа. Нийт supply-ийн 3%-ийг тараацсан airdrop явж байгаа. 0.2 центд хүрсэн. За одоогийн байдлаар 0.1 центд арилжаалагдаж байна. Тэгэхээр шин иймэрхүү төслүүдийг худалдаж авах гэхээс илүүтэйгээр хэдүүлээ яаж авбал дээрвэ гэдэг зөвлөгөө маань бол ерөөсөө BNB simple learn хийгээд тэгээд түүгээрээ дамжуулаад ашиг олё гэдэг. Энэ зүйлийг ерөнхийдөө ашиглаад яваад байвал зүгээр. Одоо ямар нэгэн байдлаар та бүхэн өөрөө мэдгүй байх юм бол ямар нэгэн байдлаар та wallet-аа шалгах юм бол маш их хэмжээний hodler airdrop гэдэг зүйлээс
та бүхэнд бол wallet руу ороод автоматар subscription хийгээд earnings гэж орсон байж байгаа. Одоо жишээ миний wallet нь гэх юм бол зөндөө олон төслүүдийн одоо жишээ нь тэгэхэд энэ Binance 19 төсөл гэж штэ. Тэгэхээр надад бол бараг тодорхой хэмжээний 19 токен бол миний wallet-д байгаа. Тэгээд тэр токенэр бол мэдээж оролдохгүй, яагаад гэвэл маш бага хэмжээгээр зарим нэг хэмжээгээр орж ирдэг. Тэгэхээр түүнийг хадгалаа явцдаг. Тэгэхээр мэдээж магадгүй ойрын жил 2 жилдээ би харахгүй байлаа гэхэд ирээдүйд хайдэлгээ төсөл мэдээж од болох ч юм уу те. Тэр үед нь мэдээ өөрөө би худалдаж аваагүй, зүгээр л Binance дээр BNB хадгалсны хариуд энэ токеныг авцсан байх юм бол мэдээж ирээдүйд ашигтай байх боломжтой. Тэгэхээр иймэрхүү энэ шин боломжуудыг та бүхэн ашиглаарай. За одоо нөгөө техник шинжилгээ явъя гэдэг өмнөх дугаар дээр ярьсан. Тэрийг яваагүй байна. Тэгэхээр техник шинжилгээнд хэдүүлээ нэг апдейт явуучих гэсэн үг. За би BTC Dominance-ыг бол ярих гэж бодож байсан юм аа. За Dominance дээр бол хэдүүлээ за өнгөрсөн 5 дахь дугаар дээр бол нэг иймэрхүү шинжилгээ гаргаад хайсан байна. За тэр шинжилгээ маань одоо арай гоё паттерн маань гоё цэвэрхэн үүсээд явж байна гэж харж байна. За ингээд харах юм бол доороо шал за одоо энд ингээд дахиад support авч жаад доошоо 4 цагийн candle-аар бол сэтэрсэн байна те. Дээрээ тааз. За ингэж явж байгаа сэтэрсэн бол мэдээж эхний таргет юу гэхээр паттерныхаа ихсэн цэг рүү очих магадaltaй. Тэгэхээр BTC Dominance доошоо унаа гэдэг маань өөрөө ямар тохио өгдөг гэхээр total 2 буюу altcoin маань өөрөө гоё дээшээ сэргэх тохиог өгч идэг. За түрүү 7 хоногийн 5 дахь хэдүүлгийн гарсан таамаг бол за мэдээж том цагаараа bullish pattern үүссэн байна. Дахиад энэ иймэрхүү bullish pattern үүссэн мэдээшээс тэрх магадaltaй гэж таамаглаж байсан. За ямар ч байсан bullish pattern бол дээшээс тэрсэн. Дахиад энэ дээр correction орж ирээд дахиад дээшээ хөдөлгөөн орж ирж байна тийм үү. Тэгэхээр BTC Dominance доошоо ороод ирлээ гэх юм бол за total 2 буюу нийт крипто зах зээл дээр эргэлж байгаа альткоинуудын эргэлдэх мөнгөний хэмжээ маань дээшлээд за эхний байдлаар 1.62 триллион дээр хүрэх юм бол мэдээж тодорхой хэмжээнд хэдүүлээгийн өмнөх дугаар дээр ярьсан альткоинууд маань дээш өсөлтийн хөдөлгөөн бол орж ирэх нэ гэж таамаглаж болж байна. За BTC-ийн хувьд за биткойны хувьд альткоин all time high дээр хэдий ирчихсэн. За түүнээсээ дээшээ сэтрэд гараад ирсэн. Бараг pullback хөдөлгөөн орж ирээд дээш өсөх гээд байна гэсэн таамагтай бол байсан. За хэдүүлээ нэг дөрөвчийн дугаар дээр юу гэж тайлбарсан бэ гэхээр за энийг ярьсан те. За нэг иймэрхүү channel явж ивэл channelд явж хагаад өмнө нь тааз болж исэн цэг маань дээшээс зэрчих юм бол буцаад орж ирэхдээ спорт болох магадaltaй. Тэгэхээр эндээс өсөлтийн хөдөлгөөн орж ирэх магадaltaй гэж ярьж исэн. За мэдээж энэ эсрэг нь бас өөр байж болно те. Ингэж явж хагаад доор спорт авч исэн цэг маань доошоос зэрчих юм бол эргээд таазлаад унах хөдөлгөөн болчтгоо гэж урдны бас дугаарууд дээр ярьж байсан. За түүнчлэн одоо яг 4 цагаар харах юм бол за урд нь тааз болж исэн цэг маань дээшээс сэтэрсэн. За хэдий сэтэрэлт маань жижигхэн гэсэн дээшээс сэтэрээд энэ дээр pullback хөдөлгөөн буюу за нэлийн бас correction маягийн хөдөлгөөн орж иж байгаа. Дахиад дээшээ тэмүүлсэн байдалтай харагдаж байна тийм үү. Тэгэхээр за 15 минут руу харах юм бол за биэнд бол яг ихтгэлтэй гоё bullish pattern зураг юм аа. За ингээд харвал нэг иймэрхүү triangle маягийн pattern үүсч чад дээшээс сэтэрсэн. За дахиад энэ дээр нэг иймэрхүү байдлаар pattern үүсээд дээшээс сэтэрсэн байна тийм үү. Тэгэхээр эхний байдлаар target бол pattern-ийн ихсэн цэг буюу 111 мянга гэсэн түвшин буюу за дахиад биткойн all time high руу тэмүүлэх магадaltaй байна гэсэн таамаг гаргаж болж байна. За Ethereum-ийн хувьд өнөөдөр Telegram дээр манай бас дагдаг залуу маань нэг шинжилгээ оролцсон байсан. За тэр нь харах юм бол нэг иймэрхүү head and shoulder маягийн pattern үүссэн. Энэ нь бол юм доошо буруу тийш харсан head and shoulder. За head and shoulder дээр яаж арилжаа хийдэг вэ гэхээр за жишээ нь буруу харсан head and shoulder байлахад энэ neckline-ыг харцдаг. Энэ neckline дээр эргээд retest орж ирэхэд эндээс long арилжаа харах бүрэн боломжтой. Тэгэхээр яг энийг бол яг head and shoulder гэж харах юм бол neckline бол нэлийн дээр байна. Нэр дээр бол байна. Тэгэхээр ингэж харвал үнээсээ дээшээ гараад pullback хөдөлгөөн орчих юм бол бас дээшээ гоё long арилжаанд зөвхөн head and shoulder гэдэг паттернаас орох боломж байгаа юм байна гэж харж байна. За USDT Dominance хувьд
За энэ дээр нөгөө нэг бас нөгөө түрүүний ярьжсэн таамаг те. Ийм channel үүслээ стэрх юм бол оочлох магадaltaй гэжсэн. За энэ дээр харах юм бол стэрсэн pullback хөлгөн оржсэн. Дээш нэг fake out маягийн хөлгөн орж ирээд одоо буцаад доош стрэлтийн хөлгөн орж иж байна. Тэгэхээр магадгүй энэ дахиад доош стрэлт ороод ирэх юм бол хэдүүлгийн таргет наанаа гэхээр том bearish дээрнийхаа ихсэн цэг дээр буюу за 0.3.72 гэсэн түвшин дээр хараад байгаа. Тэгэхээр энэ дахиад доош ороод ирэх юм бол мэдээж крипто дахиад нэг том импульс маягийн хөдөлгөөн нэлээд том өсөлтийн хөдөлгөөн орж ирэх бүрэн боломжтой харагдаад байна. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг бол хэдүүлээ хүлээж за харин энэ ингэж орж ирсний дараагаар бас нэлээдгүй крипто зах зээл нэлээд бас хайптай болох болов. За мэдээж энэ уналт хүчтэй орж ирэх бол биткойн дээр хүчтэй өсөлт орж ирнэ. За биткойн дээр хүчтэй өсөлт орж ирсний дараагаар ч юм уу те эсвэл хамтдаа одоо миний ганц усж байгаа зүйл гэх юм бол альткойн season эхлээсээ гэсэн туйлын хүсэл байна. Альткойн season буюу total 2 дээшээгээ явах юм бол 1.62 гэсэн триллион дээр market cap-ын хүрээсээ гэсэн юм бодол бол байна. Тэгэхээр альткойн season одоогийн таамгаар харах юм бол за USDT dominance доош хүчтэй унлаа гэх юм бол биткойн дахиад дэше өснө. Шинэ all time high хийн. Энэ дээр хүсгэжүүлэх юм бол Ethereum болон бусад альткойнууд маань дэшегээ өндөр өсөлтийг үзүүлээсэ гэсэн ийм хүлээлттэй бол байна. За тэгэхээр хэдүүлээ. Мэдээж хүлээхээс өөр юу хийж чадах вэ? Мэдээж хараад байж бай. За тэгээ ойрын хугацаанд бас дахиад гой арилжааны таамаг шинжилгээ гарчих юм бол хуваалцнаа. Ямар нэгэн байдлаар бас яг гой дүр зураг үзүүлэхгүй байгаа учраас шинжилгээ аль хавтадаг бол оруулахгүй ойлгомжгүй байгаа учраас хавтад оруулахгүй байгаа. За энэ өндөр савлгаан дээр бас хүмүүсийн анзаараагүй байж магадгүй зүйл юм бол энэ дэр Трампын бас нөлөө орж ирсэн. Энэ том уналт юу орж ирсэн? За Трамп Европт өндөр тариф тавина гэдэг мэдээ гараад хагасаа бүтцээ өнгөрөөд за нэгтгэн дахиад Трамп Европтойгоо уцаар ярьсан маш гоё яриа болсон гэсэн. Тийм учраас тарифыг хойшлуулъя гэдэг яриа өрнөсөн. За магадгүй тарифа өндөр биш багаар тавина гэхэд бас түрүүний хятадтай дийл хийсэн шиг хийж чадах юм бол мэдээж Трампын нөлөөгөөр унж орж ирсэн уналт маань буцаад эрүүл өсөлт болж хувирах болов гэсэн таамагтай бол байна. За ингээд дараагийн дугаар дээр хэдүүлээ утасныхаа кейсний гив яацдаг тодруулна. За ингээд тэр дугаар дээр уулзтлаа. Түр баяртай.